сайн байцгаана уу. За өнөөдөр Солонгосны 7 дугаар хичээлийг хэлж байна. Бид нар хэн нэгэн хүнтэй танилцаад татансаад тэр хүнтэйгээ гудамжинд таарлах юм бол та хаашаа явж байгаа юм бэ гэж асуудаг. За тэгвэл энэ илэрхийллийг солонгосоор юу гэж илэрхийлэх вэ гэдгийг цөмөр өнөөдөр хамтдаа үзцгээе. Одие камника. За түүнээс өмнө цөмөрөө өнөөдөр хичээл дээр гарах шинэ үнүүдээ хамтдаа үзцгээе. 학교 сургууль. сургууль гэдэг үе та бүхэн бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. түрүү шийдэлээ бид нар 대학교, 고등학교, 중학교 гэж үзсэн. тэрний 학교 гэдэг юу гэсэн үг байх нь сургууль гэсэн үг байх нь тийм ээ. 명동 гэх юм бол солонгосын солонгост ирсэн гадаадын жуулчид очиж дэлгүүрээс юм худалдаж авахдаа очдог газрын нэрийг 명동 гэдэг байх нь. За шопинг 하다 гэх юм бол дэлгүүр хийсэг, дэлгүүрээр явж юм авахыг одоо 쇼핑하다 гэж ярьдаг тийм ээ. 신촌 гэх юм бол бас газрын нэр байх нь. 백화점 их дэлгүүр, 친구 найз, 교실 гэх юм бол анги танхимыг хэлдэг байх нь. 밥 хоол, 어디 한 어디에 갑니까? 쇼때 тийм ээ. 어디 гэх юм бол 한 гэсэн. 가다 явах, 오다 ирэх, 만나다 уулзах, 가르치다 заах, 배우다 сурах, 읽다 унших, 노래하다 дуудуулах. 노래 гэдэг чинь юу вэ? 카라오케 гэдэг бид нар түрүү шийдэлээр үзчихсэн тийм ээ. 노래방 гэсэн. 노래방 гэх юм бол 카라오케 гэсэн. тэрний 노래 нь юу гэсэн үг вэ? дуу гэсэн. тэгвэл дуудуулахыг юу гэдэг вэ? 노래하다 байх нь. 자, усан цэлэх гэх юм бол 수영하다, номинсан 도서관. 자, цөмөрөө дахиад нэг хамтдаа давтаад хэлцгээе. 학교, 명동, 쇼핑하다, 신촌, 백화점, 친구, 교실, 밥, 어디, 가다, 오다, 만나다, 가르치다, 배우다, 읽다. 자, энэ хоёр гэгүүлэгч дэвсгэр үсэг болж орсон байна тийм ээ. Энэ хоёр гэгүүлэгч дэвсгэр үсэг болж орж тохиолдох аль нь номшиг тустай вэ гэдгийг бид нар дэвсгэр үсэгийг үзэхдээ утсан байгаа. Та бүхэн тэрийг дахиад нэг эргээд хараарай. 있다 энэ тохиолдолд лилийг уншихгүй байх нь шүү дээ тийм ээ. 있다 기억 энэ зөвхөн сүүлчийн гэгүүлэгч үсэг дэвсгэрлж орсон энэ гэгүүлэгч үсэг уншигдаж байна тийм ээ. 있다 노래하다, 수영하다, 도서관. 자, гэх мэтчлэн цөмөрөө шинэ үнүүтэй өдөр бүхэн та бүхэн цээжилж байгааз. За тэгвэл 어디에 갑니까? 하셔 явж байгаа юм бэ гэсэн үг байна. 하셔 явж байгаа юм бэ? 하셔 явж байна вэ? За нэр үгийн артал залгаад тийм ээ. 가다, 오다, 다니다 болох нь шүү дээ. 가다, 오다, 다니다. тэгвэл энэ асуултанд хаашаа явж байна гэдэг асуултанд хариулахын тулд бид нар сургууль руу явж байна, гэрэл рүүгээ явж байна гэх мэтчлэн хариулахын тулд юу нэр үгийн артал залгаад 가다, явах, ирэх, 다니다. 다니다 гэсэн юу гэсэн үг вэ гэхээр бас явах гэсэн утгатай үг л дээ. Гэтэ өдөр бүхэн та нэг газар руу явдаг бол сургууль руу бид нар өдөр бүхэн хичээлээ хийхээр явдаг, юм сурахаар явдаг тийм ээ. 회사에 다닙니다 гэх юм бол компанид явдаг гэсэн утга, ажилдаг гэсэн утга. өдөр бүхэн би тийшээ өглөө яваад орой ирдэг учраас 다니다 байх нэ. за тэгвэл жишээнүүдийг цаамаар үзцгээе. 밭 씨는 학교에 갑니다. 밭 сургууль руугаа явж байна. 자, 학교, тийм үү? 학교에. энэ гэдэг бол зүг чиг заасан
нөхцөл ахна шүү дээ. Монгол хэлний руу гэсэн нөхцөлтэй дүүж чинь тийм ээ. 학교에 갑니다. 에 가다, 오다, 다니다 гэсэн энэ нэр үйл өгнүүдтэй хамтдаа орох ёстой юм шүү, хэрэглэгдэх ёстой юм шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. 마치는 학교에 갑니다. 밭 сургууль руугаа явж байна. 나라시는 학교에 옵니까? 나라시는 학교에 옵니까? 나라 сургууль руу ирэх үү? За энэ өгүүлбэрийн хувьд бол тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад хоёр янзаар орчуулагдаж байна. Жишээлбэл нараа сургууль руу ирэх үү гэх тохиолдолд хэн нэгэн хүнээс 3 дахь этгээдээс тийм ээ дараагийн нараа сургууль руу ирэх юм болов уу үгүй болов уу гэдгийг асууж байна шүү дээ. Тэгэхээр тохиолдол юу гэх нэ? 나라시는 학교에 옵니까? 나라시는 학교에 옵니까? гэж асууж байна тийм үү? Эсвэл нараагаас өөрөөс нь та сургууль руу ирэх үү гэж асууж байна. та. Тэгэхээр 나라시는 학교에 옵니까? 타 сургууль руу ирэх үү? 나라гаас өөрөөс нь асууж байна да. Тэгэхээр 나라 гэдэг хүнийг асуулт асууж байгаа хүн 나라 гэдэг хүнийг харилцагч хүнээ харилцаж байгаа хүнийг хүндэтгэж ши залгасан байна тийм ээ. Ши залгах тохиолдолд тэр нь монгол хэлний та гэсэн үг байна шүү. Та сургууль руу ирэх үү? 자, энд үзье дараагийн жишээ. 유나 씨는 어느 학교에 다닙니까? 유나 아이 сургуульд явдаг вэ? гэсэн жишээ. Тийм ээ. 유나 아이 сургуульд явдаг. 유나 씨는 어느 학교에 다닙니까? 자, 다니다 гэсэн үг гарч ирж байна. Тийм ээ. ямар сургуульд явдığım бэ? байнга ирж очдог. Тийм ээ. байнга явдаг. Миг 다니다 гэж илэрхийлдэг гэсэн тийм үү? 다니다. За, тэгвэл 유나 씨는 아이 сургуульд явдаг вэ? сургуульд. 어느 학교에 다닙니까? 아이 сургуульд явдаг вэ? Энэ 대 гэсэн та бас дүүцэж байна гэдгийг анхаарах хэрэгтэй байна. Та аль сургуульд явдаг вэ? Тэгээ энэ өгүүлбэрийн хувьд ч гэсэн ялгаагүй тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад хинтээ ярьж байгаасаа шалтгаалаад тийм ээ. 유나 씨는 어느 학교에 다닙니까? та аль сургуульд явдаг вэ гэж юнаагаас өөрөөс нь асууж байгаа тохиолдолч байж болно. Эсвэл 3 дахь хүнээс тийм ээ 3 дахь этгээдээс юна аль сургуульд явдаг вэ гэсэн асуултч байж болох нэ. За тэрний дараагийн жишээг цөмөрөө хамтдаа үзэхийн өмнө манай Монгол оюутнууд хүүхдүүд солонгослыг сурж байгаа Монгол оюутнууд айгүйх алддаг зүйлийн нэг нь юу вэ гэхлээр зэрэг тангшин гэдэг үг байдаг. Солонгос хэлний тангшин гэдэг үг бол үггийг та гэдээ ойлгооч. Та. Тэгээд энэ үгийг та гэж ойлгоод жишээлбэл одоо энэ та сургууль руу ирэх үү гэдэг асуултыг тавихдаа 당신은 학교에 옵니까 гэж асуугаад байдаг. 당신은 학교에 옵니까? Тэгэхээр энэ дээр бол 당신은 гэж ярьж болохгүй нэ. Энэ 당신 гэдэг үгийг хизээ хэрэглэх ёстой юм бэ? Эхнэр нөхрөөд та гэдэг үг нь мөн. Та гэдэг үг утга нь мөн. Гэхдээ ямар тохиолдолд хэн хэнийг та гэж хэлдэг юм бэ гэхээр 당신 гэдэг эхнэр нөхрөөд биегээ 당신 гэж хэлдэг байна. Та гэж хүндэтгэж харьцдаг байна шүү дээ. Тийм ээ та. Тэр тохиолдолд 당신 гэж хэлнэ үү гэхээс биш та хэн нэгэн хүнийг та сургууль руу ирэх үү? Та хизээ явах юм бэ? Та хаашаа явж байгаа юм бэ гэх тохиолдолд нэрийнх нь ард 나라시는, 밭시는, 유나시는 гэх мэт чинь 시는 гэж хэрэглэх хэрэгтэй байх нэ. Тэгчээж та гэсэн үг болох нь шүү дээ. ойлгож байгаад 당신 гэдэг үгийг хэрэглэх ёсгүй байх нь. Энэ нэр тухайн хүний нэрийг хэлээд 시는 학교에 옵니까? 학교에 다닙니까? гэх мэтчлэн асуух ёстой байна. Гэдгийг та бүхэн сайн анхаарах хэрэгтэй. За тэрний дараачаар цөмөрөө Тоя Юна хоёрын төвөл харилцаарыг аваад үзье. Тоя хэлж байна л да та хаашаа явж байгаа юм бэ? Юна намын сан руу явж байна. Харин та хаашаа явж байгаа юм бэ? Би гэр руугаа явж байна. Ингэж энэ харилцааг солонгосоор яаж илэрхийлэх вэ? Ингэж ярих тохиолдол яах ёстой юм бэ? Юна 씨 어디에 갑니까? 유나 씨 어디에 갑니까? 유나 тэргээр өнгөрч байгаа юнаг дуудаад хэлчихэ шүү дээ. 유나 씨 어디에 갑니까? 유나 та хаашаа явж байгаа юм бэ? Та хаашаа явж байгаа юм бэ гэж нэгсүү тийм үү? Та хаашаа явж байгаа юм бэ? 자, 유나 너민산으로 явж байна. 도서관에 갑니다. 너민산으로 явж байна. 도서관에 갑니다. харин та хаашаа явж байгаа юм бэ? харин та хаашаа явж. 토야 씨는 어디에 갑니까? 토야 씨는 어디에 갑니까? 토야가 шүү дээ.
харин та хаашаа явж байгаа юм бэ гэхэд Туяа 씨는 어디에 갑니까? гэж л асуухад болох нь. Туяа 씨는 어디에 갑니까? та гэдэг үг тухайн хүний нэрийн ард she залгаад Туяа 씨는 гэж илэрхийлвэл болно гэсэн шүү дээ, тийм ээ. 저는 집에 갑니다. би гэрлүүгээ явж байна. 집에 갑니다. энэ бол зүгчийг заасан э. Тэгэхээр нэр үгийн ард 가다, 오다, 다니다 гэсэн үг орох юм бол зүгчийг зааж өгнэ энэ. 집에 갑니다. 학교에 갑니다. 도서관에 갑니다. гэрлүүгээ явж байна, намын산으로 явж байна, сургууль руу явж байна гэх мэтчлэн монгол хэлний руу зүгчийг заасан нөхцөлдөө руу гэсэн нөхцөлдөө үүсгэнэ. 자, 가나 씨는 집에 갑니까? 가나 씨는 집에 갑니까? 요즘 수가 하는. 다 길러가 яв죠. 아무 수가 하는 때문에. 수연 씨는 백화점에 갑니다. 수연 씨는 백화점에 갑니다. 수영 энэ тухайн хүнийг одоо гуайлж хэлж байгаа юм л да, тийм ээ. Суён гуай монгол хэлэнд бол настай хүнийг одоо гуай тэр гуай нугай гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэгээд монголчууд өөр одоо өөрийнхөө ойролцоо юм уу одоо эсвэл жоохон надаас ах юм уу ихч улсуудыг ахаа ихчээ гэж ярьдаг, тийм ээ. Тэр ихч тэр ах гэж ярьдаг. Солонгосчууд бол танихгүй хүнийг дотн биш хүнийг хүний нэрний ард 시 залгаж ярьдаг байна, тийм ээ. 수연 씨는 백화점에 갑니다. 백화점에 дэлгүүр их дэлгүүр явж байна. 우르나 씨는 공항에 갑니까? 우르나 씨는 공항에 갑니까? 우르나 номын уучлаарай. 공항 гэдэг чинь юу вэ? онгоцны бодол тийм ээ. онгоцны бодол руу явж гэнэ үү гэсэн байна. 우르나 씨는 공항에 갑니까? 현서 씨는 학교에 옵니까? 학교에 옵니까? сургууль руу ирэх үү? 현서 сургууль руу ирэх үү гэсэн байна, тийм ээ. 나무나 씨는 도서관에 갑니다. 나무나 씨는 도서관에 갑니다. 나무나 남인산으로 яв지. 혜원 씨는 식당에 갑니까? 혜원 씨는 식당에 갑니까? 식당에 갑니까? 혜원 씨는 식당에 갑니까? 자, 관즈 гэсэн үг тийм ээ. 관즈로 яв지 너. 관즈로 явж байгаа мó гэсэн үг байна. 관즈로 явж байгаа. 아버지는 회사에 다닙니다. 간판 ажилдаг. Тэр энэ бол ажилдаг гэсэн үг байна тийм ээ. 간판 өдөр бүхэн ирж очдог учраас 회사에 다닙니다. гэдэг үг 간판д ажилдаг гэдгийг ингэж илэрхийлж болох байна. 회사에 다닙니다. 동생은 유치원에 다닙니다. 도 цэцэрлэгт явдаг. Тийм ээ. 도 цэцэрлэгт явдаг. 도 сургуульд явдаг. 학교에 다닙니다. 유치원에 다닙니다. 간판д явдаг гэдэг илэрхийлэл сонь шүү дээ Монгол дээр. Тийм учраас 간판д ажилдаг гэж орчуулбал зөвхөлтэй болов. 동생은 유치원에 다닙니다. цэцэрлэгт явдаг. гэх мэтчлэн нэр үгний ард залгаад 가다, 오다, 다니다 гэж илэрхийлдэг байна. Аль нэг тийшээ явах, ирэх. Тий? 다니다. тэр 가다, 오다, 다니다 гэсэн энэ илэрхийллийг та бүхэн сайн тогтоох хэрэгтэй. 어디에 갑니까 гэсэн асуултанд хариулж чадах нэ. За тэгвэл солонгос хүний нэрийн талаар зөмөр хамтдаа аваад үзье л дээ. энэ дээр солонгос хүний нэрнүүд сая гарсан тийм ээ. түрүүнд ч гарсан. 현서 гээл байна, 수영 гээл байна тийм ээ. 혜원 гээл байна. За солонгос хүний нэр ихэвчлэн та бүхэн ч гэсэн мэдж байгаа тийм ээ. 3 үеэс бүтдэг. жишээлбэл 김수영, 전혜원 гэх мэтчлэн 조현서, 배용준 та бүхний сайн мэддэг жүжигчний нэр байна да тийм ээ. 배용준 гэх мэтчлэн юм 3 үеэс бүтдэг тийм ээ. та бүхний сайн мэддэг овог байж болох юм 김박 гэсэн овгнууд бол их байдаг шүү дээ солонгослон. Тэгэхээр эхний энэ 김, 전, 조, 배 гэдэг нь овог байна. энэ 수영, 혜원, 현서, 용준 гэдэг нь тухайн хүний нэр байна. Тийм учраас нэрийг хэлээд тухайн хүний нэрийг хэлээд 수영 씨는, 현서 씨는, 혜원 씨는 гэж хэлдэг байна. Тийм ээ. нэрийг хэлээд 시 залгах хэрэгтэй байна. за ихэвчлэн 3 үеэс бүтдэг солонгосны нэр 3 үеэс бүтдэг боловч 2 үеэс бүтдэг тохиолдол бас байдаг. жишээлбэл хога
Хогаг гэх юм бол Солонгосын сүүлийн үед гарч ирсэн шинэ дуучин байгаа хогаг. Хоёр үеэс бүтсэн нэрээр Ижүн гэх мэтлэн хоёр үеэс тухайн хүний нэр нь Каг болох нь Жүн. Нэр нь Жүн. Тийм ээ? Овг нь Хо, овг нь И. гэсэн ийм нэг үеэс бүтсэн нэртэй хүнч байдаг байх нэ гэдгийг бүтээрээ мэдэж авлаа. Тэгвэл бид нар бүгдээрээ хамт дүүд цэцэрлэгт явдаг гэж дөнгөсийнхэн утсан тийм ээ? Дүүд цэцэрлэгт явдаг. Тэгвэл дүүд цэцэрлэгт явдаггүй гэдэг түүнийг үүсгээд үзье л да. 동생은 유치원에 다니지 않습니다. 동생은 유치원에 다닙니다 гэх юм бол дүүд цэцэрлэгт явдаг гэсэн тийм ээ? тэгвэл 동생은 유치원에 다니지 않습니다. дүүд цэцэрлэгт явдаггүй. 자, энэ юу болчоо гэдэг юмар хамтдаа үздэг. 동생은 도 гэдэг нэрүүгээр 은 залгагдаад 유치원 тийм ээ нэрүүгээр залгаад 유치원에 цэцэрлэгт 다니다 гэдэг чинь явдаг гэсэн тийм үү? тэгвэл явдаггүй болохоор 다니지 않습니다. үйл үгийн үндсэн дээр 지 않습니다 залгажээ. за түүнийг үзье. 다니다 гэсэн үйл үг байж. энэ 다니다 гэдэг үйл үгийн үндсэн юу ах нь? 다니 тийм үү? тэрэн дээр 지 않습니다 залгаад 다니지 않습니다 болсон байна. тэгэхээр аливаа нэгэн үйлийг үгүйсгий гэх юм бол 지 않습니다 залгах хэрэгтэй байна дээ. тэгээд 다니지 않습니다, 가지 않습니다, 공부하지 않습니다 гэх мэтчлэн өөрөх нь. тэгвэл цөмөр өөр хамтдаа өөр шиаваад үзье. жишээлбэл ямар бүтцтэй өгүүлбэр байх нэ гэх юм бол нэр үгийн артаар ын залгаад нэр үгийн артаар залгаад тэгээ үйл үгийн үндсэн дээр 지 않습니다 залгаж үгүйсгэсэн хэлбэр байх нэ. үгүйсгэсэн хэлбэр байна. за энэ өгүүлбэрийг аваад үзэх юм бол ийм бүтцтэй өгүүлбэрийг аваад үзэх юм бол 마리 씨는 한국어를 가르치지 않습니다. гэсэн тийм ээ. 마리 씨는 한국어를 가르치지 않습니다. 말이 солонгосыг заадаггүй. за заадаггүй гэж болохоор 가르칩니다 болно шүү дээ. гэтэл заадаггүй гэх юм бол 가르치지 않습니다. 지지 않습니다. үйл үгийн үндсэн дээр 지 않습니다 залгаад юу болох юм? үгүйсгсэн хэлбэр болох юм. 저는 커피를 마시지 않습니다. 저는 커피를 마시지 않습니다. би кофе уудаггүй. би ямар нэг юм уудаггүй. би үгүй би солонгосыг заадаггүй. үгүй би кофе уудаггүй гэж илэрхийлээ. тэгэх юм бол 저는 커피를 마시지 않습니다. 저는 한국어를 가르치지 않습니다. би сургуульд явдаггүй. 저는 학교에 다니지 않습니다. гэх мэтчлэн илэрхийлнэ. за 지 않습니다. үйл үгийн үндсэн дээр 지 않습니다 залгаад үгүйсгсэн хэлбэр болно гэдгийг цөмөрөө хамтдаа үздэсгэлээ. за тэгвэл үеийн солонгос хэлэнд монгол хэлэнд гүйг л залгах юм бол үгүйсэн явдаггүй, заадаггүй гэх мэтчлэн тийм ээ ганцхан хэлбэр үгүйсгсэн нэг л үеийг үгүйсгсэн нэг л хэлбэр байдаг шүү дээ. гэтэл монгол солонгос хэлэнд хоёр хэлбэрээр илэрхийлж болдог байх нэ. жишээлбэл 저는 술을 마시지 않습니다. бид нар дөнгөж сайхан утсан тийм ээ. 저는 술을 마시지 않습니다. би арх уудаггүй гэсэн. би арх уудаггүй. 저는 술을 마시지 않습니다. 마시다 гэсэн уух гэдэг үгийн үндэс 마시되 지 않습니다 залгасан байна тийм үү. тэгвэл 저는 술을 안 마십니다 гэж бас үгүйсгэж болох нь. за энэ юу болчихвоо? үйл үгийнхаа урд 안 тэгээд үйл үг нь 입니다, 씁니다가 төссөн байна. жишээлбэл 저는 술을 안 마십니다. 저는 술을 안 마십니다 гэсэн байна тийм ээ. 안 마십니다. 안 마시다 үйл үгийнхээ өмнө 안ыг оруулаад 마십니다. 안 마시지 않습니다 биш байгаа нь 안 마십니다. за тэгвэл жишээ хамтдаа үзье. 언니는 고기를 먹지 않습니다. 언니는 고기를 먹지 않습니다. игч мах иддэггүй гэсэн энэ өгүүлбэрийг 언니는 고기를 안 먹습니다 гэж илэрхийлж бас болно гэсэн үг байна. 언니는 고기를 안 먹습니다 гэж илэрхийлж болно. 언니는 고기를 먹지 않습니다 гэж бас илэрхийлж болно гэсэн үг байна. сайн анзаараарай. нэг нь үйл үгийнхээ үндсэн дээр 지 않습니다 залгаад нөгөөх нь үйл үгийнхээ өмнө 안ыг оруулаад үгүйсгсэн хэлбэрийг бүтээдэг байна. за дахиад нэг жишээ харцгаая. 오빠는 텔레비전을 보지 않습니다.
오빠는 텔레비전을 보지 않습니다. ах зурагт үздэггүй гэсэн жишээ тийм ээ. ах 오빠는 텔레비전을 보지 않습니다. 오빠는 텔레비전을 안 봅니다. 안 보지 않습니다. 안 봅니다. 보지 않습니다. 안 봅니다. 먹지 않습니다. 안 먹습니다. 마시지 않습니다. 안 마십니다. гэж үгсдэг баг нэ. За энэ чинээс бүгдээрээ харах юм бол игч ах гэсэн үгнүүд гарч байна. За солонгос хэлэнд игч ахыг хэний игч ах вэ гэдэг шалтгаалаа хоёр анзаар хэлдэг. Эмэгтэй хүн үү, эрэгтэй хүн үү? Жишээлбэл би миний хувьд ах бол 오빠 하는 오빠 эмэгтэй хүн ахыгаа 오빠 гэж хэлдэг байх нь эгчигээ юу гэж 언니 гэж хэлдэг байх нь 언니. Та бүхэн киноноос ч гэсэн сонсч ирсэн баг тийм ээ. 오빠 гэх юм бол ах гэсэн үг байх нь тийм ээ. 언니 гэх юм бол эгч гэсэн үг байх. Тэгвэл эрэгтэй хүн эгчигээ 누나 гэж хэлдэг. эрэгтэй хүний хувьд эгч нь 누나 байна шүү. 누나 гэж дуудана шүү. 누나 ах нь 형 байх нь 형 гэж дуудана тийм ээ. 형 오빠, 언니, 누나, 형 байх нэ. За тэгэхээр эмэгтэй хүүхдүүд ахыгаа 오빠 гэ는 эгчигаа 언니, эрэгтэй хүүхдүүд ахыгаа 형, эгчигээ 누나 гэдэг байх нэ. За тэгвэл бид нар үгүйсгсэн хэлбэр би кофе уудаггүй, би сургуульд явдаггүй гэдгийг үзсэн тийм ээ. Явдаггүй. Тэгвэл би тийм юм хийж чадахгүй гэвэл яах вэ? Чадахгүй. Ямар нэгэн юмыг хийж чадахгүй тийм ээ. Тэгэх тохиолдол юу гэж юм? Сараа кимчи идэж чаддаггүй. Идэж гэсэн идэж чаддаггүй. Тийм ээ. Кимчи халуун ногоотой учраас би энд нь тохирдгүй ч юм уу. Тийм учраас идэж чаддаггүй байх нь тийм ээ. За тэгвэл тэрийг юу гэж илэрхийлэх вэ? Сараа 씨는 김치를 못 먹습니다. 못 гэдэг үгийг өгүүлгийнхээ өмнө оруулаад 못 먹습니다 гэсэн биш 못 먹습니다. 김치를 못 먹습니다. 못 먹습니다. За өөр жишээ зөмөрс. Би дуудвал чаддаггүй. Дуулыч гэсэн дуулж чаддаггүй байх нь. Тийм ээ. Тэгвэл юу гэх нь 저는 노래를 못 부릅니다. 못 부르면 солгоо холоотой ч юм уу. Тийм ээ. Тийм байж болох нь. тэгэх юм бол юу гэх нь 저는 노래를 못 부릅니다. 못 부릅니다. өгүүлгийнхаа өмнө 못 байх нь шүү дээ. За өөр жишээ харцгаа. Манай найз солонгосоор ярьж чаддаггүй. орсоор ч юм уу, англиар ч юм уу, японоор ч юм уу ярьдаг байх нь тийм үү? Тэгвэл юу гэх нь? 우리 친구는 한국어를 못합니다. 한국어를 못합니다. 자, 주무르사 한스가 적어지. 니루긴 할듯 은는 사라 씨는 저는 우리 친구는 니루긴 할듯 을 김치를 노래를 한국어를 되게 못 그만 чадахгүй гэсэн нэг үгс чадахгүй гэсэн үг байна шүү. Үйлдвэрийн хард 입니다. 못입니다. 못합니다. 못 부릅니다. 못 먹습니다. 자, энэ та бүхэн энэ шиуд гэгүүлэгч дэвсгэр үсэг болж орох тохиолдолд юу гэж дуудах ёстой та бүхэн санаж байгаа тийм ээ. 못. За, өөр жишээ арай л да. 두 커피 ууж чаддаггүй. 두 커피 ууж чаддаггүй. 동생은 커피를 못 마십니다. 커피 ууглаар зүрхэнд дэсэдэж байдаг юм уу байх нь тийм ээ. Тийм учраас чаддаггүй. 못 마십니다. 커피를 못 마십니다. 자, 해나 기타를 다룰 чаддаггүй. 기타를 소라고 해줘. 해나 씨는 기타를 못 칩니다. 기타를 치다 그랬죠. 기타를 치다. 기타를 치다. 기타를 못 칩니다. 자, 오늘 씨 안나 피우지 чаддаггүй. 안나 씨는 맥주를 못 마십니다. 이로써 오 чаддаггүй. 왜 직선? чаддаггүй. 안나 피우지 чаддаггүй. 안나 씨는 맥주를 못 마십니다. 못 마십니다. гэж хэлдэг. За тэгвэл энэ үгүйсгсэн хэлбэрүүдийг зөвмөрөө харьцуулаад аваад үзье л дээ. 을을 배지 않습니다. 을을 안 гэдэг өгүүлбэр үйлүгийн артад 됩니다. залгасан байна уучлаарай. Тэгээд нэр үгийн артад 을을 못 чадахгүй гэсэн утгыг илэрхийлсэн 못 ороод үйлүг орсон байна. За тэгвэл энэ эднийг зөвмөр аваад үзье. Улаанаар ногооноор цэнхрээр
тус тусад нь ялгаж тэмдэглэсэн байгаа. Та бүхэн сайн анзаараарай. Би кофе уудаггүй. Ууж бол чадна тийм ээ? Ууж бол чадна. Гэхдээ уудаггүй. Ягаад ч дургуй ч юм уу байж болох нь шүү дээ. 저는 커피를 마시지 않습니다. 마시지 않습니다. энийг өөрөөр би кофе уудаггүй өөрөөр 저는 커피를 안 마십니다 гэж илэрхийлж болох нь тийм ээ? 저는 커피를 마시지 않습니다. 저는 커피를 안 마십니다. энэ хоёр илэрхийл хоёулаа би кофе уудаггүй болох нэ. За тэгвэл би кофе ууж чаддаггүй. ууж гэсэн ууж чаддаггүй нь яадаг вэ? 저는 커피를 못 마십니다. 못 마십니다. өөр жишээ амтаад үзье. Игч мах иддэггүй. идэж чаддаггүй. тийм ээ? иддэггүй гэх юм бол 언니는 고기를 먹지 않습니다. 먹지 않습니다. 언니는 고기를 안 먹습니다. 자, тэгэхээр энэ игч мах иддэггүй. 먹지 않습니다. эсвэл 안 먹습니다. 언니는 고기를 먹지 않습니다. 언니는 고기를 안 먹습니다. гэсэн хоёр янзаар илэрхийлж болох нэ, тийм ээ? игч мах идэж чаддаггүй гэх юм бол 언니는 고기를 못 먹습니다. илэрхийл 못 먹습니다. 자, эцэст нь цөмөрөө 에리나, 마리 хоёрын ярилцсныг хамтдаа үздэгээд өнөөдрийнхөө хичээлийг дуусгацгаая. 자, 에리나 일제 сайн байна уу? 다 сургууль руу явж байна уу? 안녕하세요. 마리 씨, 학교에 갑니까? 학교에 갑니까? сургууль руу явж байна уу? гэсэн. 다 сургууль руу явж байна уу? 네, 저는 학교에 갑니다. 팀 сургууль руу явж байна. 네, 저는 학교에 갑니다. 에리나 씨는 어디에 갑니까? 타 하셔야 явж байгаа юм бэ. харин та 하셔야 явж байгаа юм гэсэн үг шүү дээ. тийм ээ? 타 하셔야 явж байгаа юм бэ. 에리나 씨는 어디에 갑니까? 저는 명동에 갑니다. 쇼핑을 합니다. 비 명동 옆제나 명동으로 옆제나 дэлгүүр хийсэй. тийм дэлгүүр хийсдэг газар 명동 гэх байдгаа гэсэн шүү дээ. тийм ээ? дэлгүүр хийсэй гэж. 지훈 씨는 도서관에 갑니까? 자, тэгээ 말이 지훈이 тухай асууж байна. 3 дахь чиглэлийн тухай асууж байна шүү дээ. 지훈 номинсан явж байгаа юм болов? номинсан явж байгаа мо? 에리나 아니요. 지훈 씨는 도서관에 가지 않습니다. 신촌에 갑니다. 오케이. 지훈 ном인상에 와갖고 신촌에 явж байгаа. 자, 인천에서 어떻게 뭐 아니요. 지훈 씨는 오케이. 아니요. 지훈 씨는 도서관에 가지 않습니다. 도서관 ном인산으로 여와구이 고스크천 팀에 신촌에 갑니다. 신촌 여자가. 자, тэгээд энэ харилцаанаас үсэх юм бол өнөөдөр бид нар юу үзсэн нь тодорхой 가다 오다 다니다 гэсэн үгтэй хамтдаа хэрэглэж зүг чигийг зааж өгдөө гэсэн тийм үү. Түүнээс гадна бид нар үгүйсгэх хэлбэрийг утсан 가지 않습니다. 안 갑니다. тийм ээ? 못 갑니다. гэх мэтчнэн явдаггүй, явж чадахгүй гэсэн тийм илэрхийллүүдийг бүгдээрээ хамтдаа үзснийг сайн санаад сайн давтлага хийхийг та бүхнээс хүсэж байна. 자, 다 하셔야 явж байгаа юм бэ? хоёр хүн уулзаад 어디에 갑니까? асууж байна. 스포츠센터 гэж тийм ээ. 스포츠센터에 갑니다 гэж байна шүү дээ. 스포츠센터에 갑니다. гэх мэтчлэн та бүхэн дасгал хийж болох нэ. За, өнөөдрийн хичээлийг үгээр өндөрлөе. баяртай.